Өнөөдөр энэ саруу сайхан дахин дурлан саадсан эрхэм хүндэт зочдынхоо эрхэм үзэгчдийнхээ энэ өдрийн төмөн амар амгаланг айлтган мэдчилж байна. Ёслолыг албан ёс орны ээж эхлүүлэн боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын яамны соёл урлагийн бодлогын газрын дарга хатагтай сэргэлэн үг хэлнэ. Улсын төрөөс баримталж буй соёлын бодлого, соёлын хууль бид бүхний одоо соёлоор дамжуулж, соёлынхаа өөр дамжуулж ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх, сурталчлах энэ үйл ажиллагаанд энэ одоо том үйл ажиллагаа бодлогот бол үнэхээр морин хуур хөгжмийн сургалтын агуулга, морин хуур хөгжмийн өөрийнх нь оруулсан хувь нэмрийг бол үнэхээр үнэлээд баршгүй. Тэгэхээр 2003 онд хүн төрөлхтний ЮНЕСКО-гоос үнэхээр энэ хүн төрөлхтний соёлын бие бус үеийг хайрлан хамгаалах конвенцийн дагуу бас энэ түүний бас утга учиртай, түүний чин зорилготой манай энэ наадам нийцж байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Энэ 7 хоног монголчууд, нийслэлчүүд маань, гадны жишид маань бас морин хуурын гайхамшигт аялалгаагаар аялах ийм сайхан аялал эхэлж байгаа юм байна. 2008 оноос хойш 10 дахь жилдээ 6 дахь удаага зохион байгуулагдаж байгаа морин хуурын олон улсын наадам Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан зохион байгуулж ирсэн. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлал соёл санхүүгийн төв болох зорилтын хүрээнд бид бүхэн олон улсын шин чанартай уралдаан тэмцээн наадмуудыг бол бодлогын хэмжээнд дэмжиж оролцож ажиллаж байгаа. Нийт зохион байгуулагчид, оролцогчид, уран бүтээлчдтэй амжилтыг хүсье. Одоо хүндэтгэлийн микрофон дээр соёл урлагийн их сургуулийн тэргүүлэг профессор, урлаг судлалын ухааны доктор Жансан Норов таныг урьж байна. Өнгөрсөн зуунуудад бол үндэстнүүд өөртөө юмтай байж бусдад гайхуулахыг хичээдэг байсан. Энэ зуун бол өөртөө байгаа юмыг бусдад хэн илүү хүртээж чадж байна гэдгээрээ өрсөлддөг болсон. Морин хуур бол дэлхийд өрсөлдөх манай оюун соёлын том бүтээгдэхүүн байгаа юм. Одоогоор морин хуурыг дэлхийн 9 орнд хуурдаж байна. Япон улс гэхэд бараг 600-аад хүн морин хуур татаж байна. Тэгэхээр энэ бол тэлж байна гэж ингэж ойлгодно. Энд хүрэлцэн ирсэн та бүхэн олон улсын 6 дугаар наадмын нээлтийн тоглолтыг үзэхдээ сүүлийн 2 жилд Монгол улсын морин хуур хуурчтайхаа хувьд ч бүтээлийн хувьд ч ингэж өсөж өргөжж байгаа юм байна гэдэгтээ танилцаад гарах юм. Би та бүхэнд болон уран бүтээлчдэд амжилт хүсэж байна. Монгол түмэн бол хууртай бол бүтэн байдаг, хуургүй бол хугас болдог гэж үздэг. Ийм гүн ухаантай ард түмэн тэгээ хуурын гайхамшигтай сайхан гэгшгээр та бидний сэтгэлийг мэлааж өнөөдрийн тоглолт сонирхолтой сайхан болох байхаа гэж итгэж байна. За ингээд энэ тоглолтыг Жансан Норовын бүтээл Монгол аялгуу гэдэг сайхан бүтээлээр эхлүүлж байгаа. Монгол улсын морин хуурын чуулган уран бүтээлчид тайзнаа байраа эзэлсэн байна. Өдрөдөөч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан төвшин сайхныг урьж байна.
түмэн хэ